мэдэх надтай хамт өргөдөг найзуудынхаа ертөнцөй аялцгаая. Сан бацхны хүүхдэд үл мэдэгдэх цэцэн отхонд нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би зочноо танилцуулъя. Тэр бол дээд эрдэнэ. Зүйтэй хэдэн настай лээ? 7. Зүйтэй. За ингээд эрхэм хүүхдүүд, эрхэм эцэг эхчүүд, Монгол түмэн минь амархан сайн байцгаана уу? Манай үл мэдэх цэцгэн хотхонд цоврал подкастын маань хамгийн анхны дугаар 2024 онд ингээд эхэлж байна. Өнөөдөр сэтгэл маш их хөдөлж байна. Шинэхэн үл мэдэх хүүтэйгээ хамгийн анхны маш хөөрхөн нэртэй дүүтэйгээ нэвтрүүлгээ ингээд эхлээд сууж байгаа. Миний хувьд энэ хорвогийн хамгийн дээдийн жаргалыг эдэлж байна. Би бас үл мэдгээ танилцуулна. Миний хүү чи нэрээ хэлээрэй хэн блэ? Нэр нь Үл мэдэгдэх. Тий, үл мэдэгдэх. Тэгтээ яг миний үгийн өөрийнх нь нэр хэн блэ? Жинхэнэ нэр үү? Тий. Бэлэгт. Бэлэгт маань одоо 5-тай. 5 нас. 6-тай. 6 болцсон юм уу чи? Саяхан 5-тай байсан мэт дээ. Оо за мундаг. За ингээд одоо нэвтрүүлгээ эхлэе. Амжилт гуруулаа. Хоп. За одоо ингээд дээд эрдэнэ ингээд өөрийгөө танилцуулаад эхлэе штэ миний үчин тийм ээ. За одоо ингээд ямар сургуульд явдیں۔ Гэр бүлээ танилцуулаад эхлэе штэ. Юунаас ярьж эхлэмээр байна? Хүрд ярмаар байна. Хамгийн түрүүнд шууд хүрдээ ярина гэж штэ манай дээд эрдэнэ. Хүрд гэж юу гэдэг мэдгүй чи? Мэдгүй. За бид нар сургууль дараагүй учраас хүрд гэж юу гэдэг мэдэхгүй байхгүй юу? Тэгэхээр миний хөө хэлдэ юу юм бэ хүрд гэж? Үржих. Ямар хичээл дээр үздэг лээ энэ чинь? Та 2. Тоонд байхгүй юу? Тоог ингээд штэ нэмж хасдаг штэ. Бас дээрэс нь үржиж хуваадаг тий. За манай найз бол үрждэг байхгүй юу? Яаж үрждэг юм миний хөө? За нэг үржихийн ямар юм сурснаа үзүүлээд тэгтээ. 2-ын 1 2. Зөв. 2-ын 2 4. Зөв. 2-ын 3 6. Бүр урдаа. 2-ын 4 4 8. 2-ын 5-ын 10. Зүйтэй. 2-ын 6-ын 12. 2-ын 7-ын 14. 2-ын 8-ын 16. 2-ын 9-ын 18. 2-ын 10. 2-ын 10 20. Вай. Яста мундаг байна уу? Миний үчиг хэд хүртэл тоолох вүлээ? Би 20 толч чадна. Алуу тоолох тэгтгүй. 1 2 3 4. Тийшээ микрофон руу гарч байгаа. 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20. Оо, онц бас мундаг байна. Одоо тэгээд найзынхаа насан дээр очихоор ингээл хүрд чэйжлэх юм шүү дээ. Ойлгосон уу? Ойлгосон. Чи сайн чэйжлээрэй. За юу? За. Миний үгийн аав нь хин гэдэг үлээ. Алтан хуйг. За, аав нь ямар ажил хийдэ? Газар доор ажилладаг. Газар доор ажилт юм уу? Одоо ингээд шараа ингэж тийш. ийшээ ингэ шидлээ. Тэгдэг ажил. Чи яаж мэдж байгаа? Би угаасаа газар доор ажилтгийг мэднэ. Оо тийм үү? Тэр газар доор яах гэж ажилдээ? Энд чи газар дээр зөндөө олон ажил. Алт болох. Алт гэж юу юм бэ үл мэдхээ? Одоо ингээд алт болохын тулд одоо юм хичээх хийгээд олдог. Өнгө нь бол улбар шар биш шар өнгө. Зөв. Шар өнгийн мэд юм уу алт? Тийм. За юунд хэрэгтэй алт? Яах гэдгийг тэрийг авч одоо ингэж баян болохын тулд. Оо тийм үү? Хэрэгэлтэй. Чи юу гэж бодож байна дээрднэ? Үнэн үү? Үнэн. За тэгээ тэр алтыг чинь олжлоо гаргаад ирлээ. Тэгээ яадэ? Тэгээ яахаараа баян болдё? Тэгээд одоо цуглууллаа. Одоо алтаа цуглуулад идэм үү? Тийм тэгээд зараад тэгээд зардаг юм уу? Тэгээд зараадаг мөнгө нь бол сая төгрөг болгоод тэгээд хүмүүс дэлгүүр даваачаад заруулаад тэгээд хүмүүсээс ингээ ахуулахыг хилдэг. Оо, мөн ярьж байна. Зөв. За, тэгэхээр танад бол одоо өөрөөр хэлбэл газар доор аав нь ажиллаж байгаад алт ард юм байна, тийм үү? Тэгэхээр танаа гэрт бол ингээ алт ингээ байж ах уу? Байх. Хаач штэ тэгээд. Хаана хадгалдیں۔ Тэр алтаа? Дэлгүүр. Шууд аваач штэ юм уу дэлгүүрт? Үгүй ачаанд тавьчт юм уу? Ачаанд суулгаад тэгээд дэлгүүр л очиж. Тийм. Оо, тийм үү? Тийм хийгдэг. Тэгээ аав нь тэгээд тэр дэлгүүрээс мөнгө авчт юм уу? Тийм. За тэр мөнгөөр тэгээ юу ийх вэ? Одоо ингээд гэр бүлийнхаа одоо мөнгө өгч юм уу одоо олох тэхийг хэлдэг. Дээд эрдний юу гэж бодож байна? Мөнгө юунд хэрэгтэй хүнд? Юм авахын тулд. Хоол мол аван тийм ээ. Хувцас хунар аван. Тийм мах юм уу? Зүйтэй. Ингээд мөнгөөр ингээд одоо ингээд каран ч юм уу, байр ч юм уу. Авах юм уу? Тийм. Каран авч яах юм?
Карат гэдэг нь үнэн гар уудаг та Аа. Тэр хэлсэн юм уу? За ойлголоо. Хүй, дээдэртнэ. Аав нь тэг газар дор хэр удаан ажиллах уу? Тэр чи газар дор чи агаар магаар байд юм уу? Тэгээд энэ чи одоо хүн газар дор ажиллаж болд юм уу? болдог. Яаж ажилт юм бол? Одоо агаар мангар бол байхгүй шорооны өндөрдөг. Шороо өнөртдөг. Тэг яаж тэнд ажилланаа? Хэцүү ажил байна тий? Тэггүй. Аха, аав нь юу гэж юм тэнд яаж ажилдаг гэнэ үү? Чи мэдсэн үү ер нь? Мэдс. За, чи нэг аавынхаа нэг яаж ажилдгийг нэг нүдэнд харагдтал яриадах та. Шорооны нүдний шилээ зүгээд За, ингээ зүү чин. За, тэгээд тэгээ нүдлөөгөө шороо оруулахгүй ингээ хамгаалдаг. за, тэгээд тэр шороон дундаас алтыг яаж олох юм? Энэ алт байна. Энэ чи газар доороос. Тийм, тэгээд яаж таних вэ аав нь? Юугаар танд юм бол? Зүгээр Өнгөөр нь таньдаг бах тий. Ямар өнгөтэй гэлээ сая үл мэдхээ. шар. За, Одоо ингээ цагаан ингээ Аха. За, яста чухал ажил хийдэм бэ? Ээж нь хэн гэдэг юм юу гээ? оюун цэцэг. За, ээж нь ямар ажил хийдэм? Амралтын газарт За, амралтын газар ажилладаг. өвөр ажилуулд юм уу? Тийм. Амралтын газар гэж ямар газар гэдэг үл мэдхээ? Амралтын газар гэж юу? Тий. Одоо ингээд машинаар одоо ингэж тэр газар руу очиод одоо жоохон нэгэн ч хандах юм уу одоо жинкнээс хандах юм уу гэрлүүгөө хизээч явахгүй юм уу гэдэг эсвэл зүгээр нэг одоо ончоор гэрлүүгөө очихыг хэлдэг. Мөн үү? Мөн. Яагаад тийм заавал очиж тэгж хонох ёстой юм? Яагаад хүмүүс гэртээ очиж амрахгүй ээжийнх нь амралтын газар амрах гэж явд юм бол? Амрахгүйгээр зүгээр ажилдаг. Хэн? Манай ээж. Ээж нь бол ажилдаг. Ааха. Тэр чи яа ингээ гоё байгальтай газар уу? Тийм. Чи очиж үзсэн үү? Үзсэн. За, юу байдин чи надад нь ярь та. Гал тогоо. За, Амралтын газрын гэрнүүд гэрүүд хідэн гэр бах уу? 4 өрөө. 4 өрөө байт юм уу? Нэгэн караки. Нэг нь бүр караки. Караки гэж юу юм? Караке гэдэг одоо дуулч юм уу, юм уух ч юм уу, одоо хүүхдийн жуурч уух юм. За, Тэгээд чи дуулах каракед орцсон биш үсттэй? Би нэг шорт. Үзээ хин орж үтсэн. Би сайн мэдэхгүй. Чи тэгээд хүүхдийн жуус мүсгээ сайн мэдээд дээ штэ. Би хүүхдийн жуурч уужсэн шүү. Гүгү каракад удгийг мэдээд дээ штэ. Би нэг календарээс харсан. Canon дээрээс дээдэрт нь орж үтсэн үү каракад? Орж үзсэн. За, юу вэ? Яа дээ? Амралтынхаа каракад. Чи тэгээ яасан тэнд ороод дуудуулсан уу? Дуудуулсан. Ямар дуудуулсан? Үлэг гүрүүл. Тийм дуу байд юм уу бас? Байдаг. Би мэднэ. Хүй. Ангидаа дуулсан. Та хоёр дуулах юм уу? Та тгий. Үлэг гүрүүл дан хэлгээд аян авч байгаа. Мөн үү? Дан үлэг гүрүүл амьдржсэн нүдээр үзээгүй ч автагаа хамт мүзэд очоод аргэсаа харсиё. Үлэг гүрүүлийн аврах бик гариг гүртөнд тагагун болов үлхэн хүрдээ даханаас том харгалж тэгдэхэн гардын болов үлэг гүрүүл динзавар рахаха үлэг гүрүүл динзавар рахаха Ямар монтаг юм бэ? Үлэг гүрүүл гэж юу юм бэ? Одоо ингэ динозавр ч юм уу одоо яа ингэ дээ чи юу гэж бодож байна? одоо хэдэн уруутай гэхээр 3 уруутай. За, мөн үү? Гар нь жижиг. Гар нь жижиг. Хөлн том. Хөл нь том. Уруутай. Бас 3 уруутай. Тэгээ одоо яга байхгүй болцсон юм? Одоо юу тэнгэрээс салхир ирээд тэгээд ингэж бун тэнгэр рүү ирээд тэгээд өгцөн. Тэгсэн юм уу дээдэрт нэ? Зүү ярьж байна удлаа байна уу? Утлаах. За, яасан гэж чи бодож байна? Тий одоо тэр бөмбөлг нь одоо Ээжэлтэй хоёлоо дээдэрднийгээ сонсъё л доо. Яасан юм шиг байна? нэг өдөр За. явж байхад Яасан байна? нэг хүмүүсүүд очоод тэгээд тэр үлэг гүрэлийг нэг хүн идэж яхад нь Тэр хүн иддэм үү үлэг гүрүүлийг? үгүй. Үлэг гүрүүл тэр үнийг идчихсэн юм уу? Тий. За, ойлголоо. Тэгсэн чинь нэг дэлгүүрийн нэг хүн аваад тэгээ нэг аригээс ингэж нэг юм дээр Бэж л дээ энэ чи дээд эрдэнэ ярьж ах чаа. Тэгэхээр нөгөөх нь урдаас нь яатсан уу? урдаас нь байлтаад Тэгээ ялцсан уу? тий. За бараг л тийм байна л да. Хүшээ. Миний дүү чинь ахтай юм шиг үлээ тий? Тий. За хэдэн ахтай юм бэ? Нэг. Игчтэй. Нэг. За, игч ахын хин гэдэг, ахын хин гэдэг. Ахын эрдэнэ.
Эрдэн, дүүг нь болохоор дээд эрдэн юм уу? Чамаг дээд эрдэн тий. Ах нь болохоор эрдэн. Эгч нь болохоор Шин эрдэнэ. Манай найзын гэрийнхөө штэ. Хамгийн том ах нь эрдэн. Тэгээд доотлын дүү нь эгч нь тийм ээ. Шин эрдэн. Хамгийн бага нь болохоор дээд эрдэн гэдэг нэртэй юм байна шүү дээ. Дүү байгаа надад. Бас байгаа мó? Байгаа. Хин гэдэг дүү юм бэ? Гоо эрдэнэ. Гоо эрдэнэ. Гоо эрдэн. Хэдэн дүүтэй? Нэг дүүтэй юм байна. Тийм үү? Тийм. Ингээд та нар дөрүүлээ дөрвөн эрдэн байгаа юм байна, тийм ээ? Тийм. Оо, ямар гоё юм бэ? Надад ч гэсэн дүү байгаа. Чи бас дүүтэй. Бас эрдэн гэдэг үү? Гэгэл. Гэгэл юм уу? За, тэгээд танаа ишт ингээд анх эгч дүүнраас. Аха. Нэг нь амбрах намайг баг байхад тоожсэн. Одоо би даахгүй манай дүүг итодог болсон. Нэг нь Миний яагаад таах ойлцсон? Гүний баг байхад хүүхдүүд амир ингээд ахыг бол өрөвддгүү харин хүүхдийг бол өрөвдөн харин нэг чингүүний ах маань Америкт байгаа нөгөө чингүүний ах маань одоо Монгол тагаа. Дээд эрднийхээ хоёлоо юу гэгч дүү нартай танилцъя л да энэ чинь. Та дөрвөөс биш хамгийн их хоол иддэг нь хэн бэ? Ах. Алтан хуйг ах эрдэн хоёр уу? Ах тэгээ бас дүү. Дүү бас сайн идэх үү? Гоо эрдэн үү? Аха. Хамгийн эрт тусдаг нь хэн бэ? Миний татаа бол манай Аха өөр? Имээ нас эрт тусах. Миний үгийн имээ хэн гэдэг? Тэр нь доллар. Имээдээ минь түргээрээ заа юу. Танад хин хамгийн томоотой? Томоотой гэж ямар хөлтөд юм мэдхүү үл мэдхээ? Мэднэ. Ямар Одоо хөлтөд? ингээд нуршийнхаа үгэнд орно, Нуруугаа цэх аавынхаа үгэнд орно, тэгээд ээжийнхаа үгэнд орно, хичээлээсээ айн. Тэгээ яадаг гэнэ? Нуруугаа Цэгсэн. Нуруугаа цэг суудаг хүн чинь томоотой хүн гэсэн үг байна шүү. Одоо нард нуруугаа тийм байх. Чи өстө амар цэг суусан биз дээ. Томоотой юм байна чи тэгвэл те. Тийм. За дүрсгүй гэж ямар хөлтийг хэлдэг дүрсгүй гэж. Өмөлдөг. Багшийнхаа үгэнд орохгүй чигсэн өмөлнө. Тэгээд одоо ээж авахаа үгэнд орохгүй, наагийнхаа үгэнд орохгүй, хичээлээ өгөхгүй, данзаа зурагт үзэн. За. Тэгээ муухай хараалуу хэлхийг. За тэр бол бүр онцгүй байна тийм ээ. Тийм байна. За тэрийг бүр мартчих. Гурлаа ингээ одоо эн чинь ингээ 100 боллоо штэ. За тэгээд л одоо хүүхдүүд тэгс гадаа хүүхдүүд тоглоно. Миний өвөө гадаа юу тоглох дуртай? Хөл бөмбөг сакс. Хөл бөмбөг. Сакс тоглох дуртай. Чамаа дугуй унах дуртай гэсэн үнэн үү? Волейбол бас тоглолт юм уу? Би хөл бөмбөг дурггүй жижигхэн болгодог. Хэн? Хөл бөмбөг. Ягаад гэвэл одоо хүчглэхээр ингэж өвдөн унах магадaltaй бас. Харин волейбол бол өндөр болгоно. Тэгээд сагж бөмбөг өндөр болгоно. Тэд таар өндөр болмоор байгаа юм уу? Ягаад намхан байж болохгүй гэж. Гэрт одоо нэг хүлхдэг нэг юм байгаа. Тэрнээс бол өглөө 2-ыг иддэг. Тэгэхээр яаж вэ? Өндөр болно. За. Тэгээ өндөр болоод байгаа юм байна. Тийм үү чи? Дээд эрд нь яаж өндөр болоод байна? Бүр амар. Хоол сайн иддэг үү? Чи ямар хоол иддэг? Бууз мах. Хэдэн бууз идэх үнийг идэхтэй? Татаа 4 юм уу 5. Хой. Би 6 гэж. 6 гэдт юм уу? За, дээд эрдэн 6-аас илүү идэж үзсэн үү? Үзсэн. Хэдийг 7 гэдсэн үү? 7-оос илүү чадсан уу чи идэж? Үзээгүй юу? 7 бол бүрстэ дээд зэрэг байна уу? За. Бүр алдаг ташмаар болж штэ. Үл мэддэг. За, мах идэх юм уу бас? Эцдэг. За махыг яаж идэх вэ чи? Жишээлбэл хэдийн хэмжээг идэх үү? 1 хавирга идэх үү? 1 хавирга идэнэ. 2 хавирга яаж вэ? Шатна. За, үл мэдэх яах вэ? Би юу? Би нэг халуун нугалтай амар идэж үтчихсэн. За, тэгсэн чи яасан? Тасалдаг тийм мах юм уу? Тэгсэн чи ямар байсан? Нэг халуун нугалтай нэг амар чихэн бол хоолн төлөх гэдэг юм шиг. Тийм. Амар хийвгүй. Таалагдсан онцгүй байсан уу? Онжох онцгүй. Тэгтээ би дуртай. Халуун нугалтай доо. Өндөр болгох гэсэн. Нэрээ юу? За танаа аав чи эмч үсттэй. Тэгэхээр бас үнэн л хэлэх ёстой доо. Ээж минь бол өмгөөлөгч. Одоо хүнийг худлаа ярих юм бол ингэж өөрөө ингэж толгоон дотор мэдж жагаад өмгөөлт юм байна. Тэгээд бас ингэж муу юм ингэж хүнийг хулгайлсан үнийг одоо ингэж нүдээр ингэж харж тэгээд ажил дээр очиж энэ ингэсэн гэж хэлдэг. За хоёул дараа нь ээж нь ярина заа юу наа чи өстө сонирхолтой сэдв байна. Миний хүч яадаг гэж штэ. Чи цээж бичгтэй их сайн боо авраг болсон юм уу? Тийм, заримдаа алдаг гүчдэг.
Бүр тийм үү? Тийм. Чи цээж үчиг гэж юу гэдэг мэдхүү? Мэдгүй би бүх барьдаа мэдээд авсан. Юу мэдээд авсан? Бүх ярилж жагаад Бүх барилах бишээ. Тэр чинь бүр цээж үчиг чинь бүр шал өөр юм байхгүй. Аливаа тайлбарлалаа манай үл мэд. Цээж үчиг гэж яахыг хэлдэг. Цээж чиг ингэж Юу гэжтэй? Багш яадгүй. багш үгийг хэлээд Зүйтэй. Тэгэнгүүт хүүхэд яадгүй. хүүхэд нь өөрөө сурчдаг тэгээд бичнэ. Бичин. Тэгэхээр ингэдэг байхгүй. Одоо би багш гэж бодъё те. Тэгэнгүүт за дээдэртнэ бичээрэй. Би бууз идэв гэхэр нь дээдэрт нь яадгүй. Тэрийг бичдэг тийм ээ. Тэрийг юу гэж хэлдэг байх нь вэ? Тэрийг юу гэж хэлдэг байх нь вэ? Бууцгүй? Ши. Багш хэлээд хүүхэд хэлсэн зүйлийг бичнэ гэдгийг яаж бичгийг хэлдэг гэнэ үү? Одоо тоо ч юм уу одоо Биш ээ. Юу? цээжэр. Цээжээр бичих гэсэн үг. За ёо. За. За чи сургуульд ороод мэддэг болно. За. За тэгээд дээрэс нь чи бас яадаг гэлээ. Шүлэг. Манай найз шүлэг уншдаг. Дээрэс нь яадаг гэж? За. Бүжиг. Шоо. Бүжиг үжгэлдэг. Шоогоор Хичээлэдэг. Тий. Бүжиглдэггүй. бүжгэлдэг юм уу? Тий. Оо тийм Бууд үү. бүжиглдэг. Шоо яат юм бэ чи? Эвлүүл. Эвлүүлж чаддаг. Бас. Тэгээ би бас хурандаа хийж чадна. юу хурандаа хийж чаддээ? Би гараараа боддог. За аль чиний бодохдоо хэдэн оронтой тоо хэлүүл чи бодох? 3 оронтой юу? Найз чинь яаж бодохыг хардаа. 222 дээр нэмэх нь 333. Батарей. Бодож ийн харин ингэж бодох. 555. Ямар мундаг юм бэ? За тэгвэл одоо ингээ. Жохон хэцүү. 123 дээр нэмэх нь 232. 123 дээр нэмэх нь 455. Яг. Чи бас мэдээд байгаа юм уу? Би Гэж үдээд байгаа чи. Эстэг хэцүү байгааз. Ийм мондөг манай найз. За ингээ. Гурлаа. Одоо манай нэвтрүүлэг дуусах өгч байгаа учраас биш үү? Миний хүү гоё шүлгээ уншиж бит хоёрт тэхүү. Хорват мама шүтэн. Хорват манайг төрүүлсэн аав ээж нэгтгэх шүтэн. Хосгүй Эрдэнэт замыг минь заасан Эрдэнэтэн багш минь хоёр дахь шүтэн. Хонгорхон зүрхмийн гэгээ татуулж мэдлэг хайрлсан алтан ном гурав дахь шүтэн. Би шүтэнтэй хүн, би сэтгэлтэй хүчтэй хүн, би оройн дэх 3 шүтэний одон болц гэлзэх ёстой. Ямар гоё. Хоёлаа бол ингээд одоо найзтай биш те. Маш их баярснаа илэрхийлээд одоо хоёлаа яах вэ? Бэлгээ гардуулна. За ямар бэлэг вүлээ алиг хэлээд байгаараа үл мэдхээ. Венни бейкери. Агчнаас том бэлөө бэлэглэн. Гэрийнхэнтэйгээ бүгдээрнтэй сайхан жаргаж идээрээгээ бэлгэлж байгаа шүү. За юу. Батус заримгийн ах эгчнаас зөндөө олныг заримыг бэлгэлээ. Дэлхийн эски турхтан хүүхдийн холбооноос Монгол гэр. За энийг найзтай бэлгэлье. Манай эвээ тэгтгч нарны ногоон Туя компани ах эгчнараас нь Инсис хамгийн гол нь тэр хоёр хоёулаа юугаар ажилдаг гэж? нарны туяагаар. Нарны туяаны эрчээр ажилдаг. Өөрөөр хэлбэл штэ ямар ч тог мог залгаад ингэх юм байхгүй. Нарыг ингээд харж л байгаа бол тэр тоглоо мөнхөд ажиллана гэсэн үг. Нарны элчийг энэ сайхан сэргээгдэх эрчим хүчийг ирээдүйд бүгдээрээ хэрэглэж байгаад ихэ хамгаалцгаая гэж уриалаад энэ нарны ногоон туяа компани агч нар бэлгэлж байгаа шүү. За юу. За ингээд дээд эрдэнэдүүдээ манай энэ нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Миний хүү том болоод ямар ажил хийх вэ? Эрдэмтэн болох юм уу? Аргагүй штэ ингэж гоё тоо тоолж байгаа. Ингэж гоё юм бичиж байгаа те. Ингэж гоё шүлэг уншиж байгаа үг чи одоо эрдэмтэн болохоос өөр яах юм бэ? Мундаг сайн эрдэмтэн гараарай. Эх орондоо хэрэгтэй хүн болоорой гэж хүсэн өрөөё хоёлаа тийм ээ. За дүүдээ ирсэнд маш их баярлалаа нэвтрүүлэгт орсонд. За дараачийн нэвтрүүлэг хүртэл гурлаа баяртай гэж хэлье. Баяртай.